partner you can trust, who will listen. Приветствую всех граждан нашей великой Родины. 坚持落实发展意义。 Төрөө зөвөрлөх цаг болсон юм байна. Тэр ажил эхлээ явж байгаа. Орос улбаны улсад болсон үйл явдлыг задлан шинжилж үзэх юм бол дараах дүр зураг гарч ирж байна. Оросын баатар Пригожин, Оросын баатар Шойгуг алхаар Москва хот руу цэрэгхөдлөгсөн. Үүнээс олж Оросын баатар Кадыров, Оросын баатар Пригожиныг устгахаар Ростов хот руу цэрэгээ илгээсэн боловч тэд төөрөөд одоо болтол сургаггүй байна. Үүнээс олж Оросын баатар Бортников, Оросын баатар Пригожины эсрэг хэрэг үүсгэсэн. Гэхдээ тэр даруйдаа хавц тэргийг хаасан. Учир нь Орос улбаны улсын хамгийн чухал баатар Путин урагштыг шийтгэх нэ гэдгийг эхлээд амласан. Тэгээд удалгүй шийдвэрээ өөрчилж хэргийг хааж аюулгүй байдлын баталгааг Пригожинд өгсөн. Харин энэхүү үйл явдал өрнөх 24 цагийн дотор амиа алдсан олон арга нисгэгч цэргийн албаа агчид жирийн иргэдийг хинж тоохгүй байгаа нь харамсалтай. Ямар ч улс оронд төрийн эрхийг хууль бусаар авахыг завдах юм бол маш хатуу хариуцлага хүлээлгдэг. Тэр тусмаа Орос улбаны улсад сүүлийн жилүүдэд ерөнхийлөгч засгийн газар батлан хамгаалахын салбарыг шүүмжлэхэд маш хатуугаар шийтгэж байсан. 50 жагсаал цуглаан зохион байгуулахад хариуцлага хүлээлгэж зарим нэг сөрөг хүчний хүмүүсийг шоронд суулгасан. Хууль эрхтэйг шүхэн болгоход үйлчлэх ёстой. Гэтэл олон арван нисгэгч ам өргөдөж 6 нислэг тэрэг олон арван барилга байгууламж, нефтийн бааз, гүр, зам харгуугээд хохирол тоолж баршгүй их байхад Пригожиныг яаж чадахгүй байгаа нь Путиний сул дорой байдлыг харуулж байгаа мэтэ. Анх Оросууд Украины нийслэл Киев хотыг 3 өдөрт эзлэн авна гэж ярьж байсантай адил Пригожин бараг 3 өдөрт Москва хотыг эзлэн авч шахлаа. Намайг сэтгүүлч Батбаяр гэдэг Geosport нэвтрүүлгийнхаа энэхүү дугаараар Орос улбаны улсад өрнөж байгаа цаг үйл явцтай холбоотой тусгай дугаарын 2 дугаар хэсгийг хүргэж байна. Энэхүү мэдээллээр төрийн эргэлт амжилттай их шахсан Пригожинд ямар хувь заяа хүлээж байгаа талаар бүгдээрээ хамтдаа ярилцъя. Пригожины бослого дууссан энэ үед түүхэнд болсон ижил төстэй үйл явцыг эргэн бүгдээрээ харцгаая. 1944 оны 7 дугаар сард Германы офицерууд Гитлерийг устгах Валькири ажиллагааг эхлүүлж онцгой байдал тогтоож улс орноо хяналтанд авахыг оролдсон байдаг. Валькири гэдэг үг нь тухайн үеийн хамгийн нэртэй дуурийн нэрийг байгаа. Харин энэхүү дуурийн зохиогчийг Вагнер гэдэг байсан бас ихээхэн сонирхолтой санагдаж байна. Энэхүү төлөвлөгөө бүтлгүүдэж нэр холбогдсон бүхий л офицеруудыг буудан хороосон. Дэлхийн нийт Пригожин болон түүний Вагнер нэртэй хувийн армийн талаар анх 2014 онд л мэдэж эхэлсэн бөгөөд Пригожин Украины хямралд ихээхэн үүрэгтэй оролцсон. Харин одоо Украин улс түүний нэр алдрын хамгийн сүүлийн оргилцэг болж болохоор байна. Мөн Пригожины шудраг осны тэмцэл эхэлсэн 6 дугаар сарын 23-ны өдөр нь Украин улсын түүхэнд хамгийн чухал өдрүүдийн нэгтээ давхцсан явдал юм байгаа. Яг энэ өдөр Украин улсын анхны төрийн рад буюу улсын хурлын чуулган болсон өдөр байдаг. Ингэснээр тухайн үед Украин улс нь Оросын эзэнт гүрнээс өрх тусгаарлах үйл явц эхэлсэн өдөр гэж үздэг. Пригожин Москвагийн эсрэг кампанит ажиллаа шудраг осны тэмцэл гэж нэрлсэн бас нэгэн үйл явдалтай төстэй санагдаж байгаа юм. 2020 онд Беларусын ард иргэд ерөнхийлөгч Лукашенкогийн эсрэг тэмцсэн жагсаал цуглааныг мөн шудраг осны тэмцэл гэж нэрлсэн байсан. Гэвч тэрхүү жагсаал цуглаан мөн үр дүнд хүрэлгүй намжсан. Мөн Вагнерийн кампанит ажил Оросын өмнөд хэсэг буюу Ростов хотоос эхэлсэн нь мөн л түүх давхцсан үйл явдал болж байгаа мэтэ. 100 жилийн өмнө Ростов хотод Белогвардц буюу цагаантуудын хөдөлгөөн эхэлсэн бөгөөд хөдөлгөөний удирдагч Деникины Москва хүрэх жагсаал мөн Воронеж мужид төгсгөл болсон. Мөн сонирхолтой нэгэн баримт бол Вагнерийн цэргүүд цагаан туулзыг ханцуунда зөөсөн бол Оросын батлан хамгаалах яамны цэргүүд улаан туулзыг зөөсөн байсан. 100 жилийн өмнө мөн адил улаантнууд улаан тууз, цагаантнууд цагаан туулзыг зөөж байсан яг давхцсан мэт харагдаж байна. Пригожин Орос улбаны улстай маш их хүчтэй мэдээллийн суугтаа олон мянган уншигч, сонсогчдоо маш их нөлөөтэй хүн юм байгаа. Тэмцэл эхлэхээс өмнө Пригожин Орос улбаны улсын батлан хамгаалах яам сайд Шойгу, жанжин штабын дарга Герасимов нарыг ихээр шүүмжлэх болж Украинд Вагнерийн цэргүүд болон
Оросын армийн амжилт гаргахгүй байгаа байдлыг шууд эдэнтэй холбож тайлбарлаж байсан. За сүүлийн олон 10 жил Батлан хамгаалахын удирдлагууд авилгал хээл хахуулд оролцож Батлан хамгаалахын төсвөөс маш их мөнгийг хулгайцсан гэдгийг онцолж шайгууг огцрохыг шаардаж эхэлсэн. За мөн Батлан хамгаалахын сайдын буруу мэдээлэлээс болж ерөнхийлөгч Путин Украин руу ямар ч тооцоололгүй нэвтрэн орсон гэж хэлсэн. За хамгийн сүүлийн хурц мэдээлэлтэй Пригожин украинчууд энэ дайныг эхлүүлээгүй. Тэд бидэн рүү дайран давтлах ямар ч санаа зориг байгаагүй. Харин ерөнхийлөгчд өгч байсан буруу мэдээлэлээс болж энэхүү дайн эхэлсэн. За Донбассыг украинчууд бөмбөгдөж байсан зүйл байгаагүй. Харин харилцсан хаяаныг буудалцах, хариу цохилт өгөх зэрэг зүйлүүд байсныг үгүйсэхгүй. За Батлан хамгаалахын яам Оросын цэргийн эндэгдлийг буруу албаар багасгаж Путинд мэдээлж байна гэж бас мэдгдсэн. За энэхүү үгээрээ тэрээр сүүлийн жилүүдэд Путиний сурталчилгын багийн хүчтэй явуулж байсан украинчууд дайныг эхлүүлсэн. Донбасс дахь Орос хэлтэй иргэдэд хамгаалах зорилгоор Оросууд цэргээ оруулсан гэх мэт сэдвүүдийг мөн үгүй хийсэн. За мөн Пригожины энэхүү эхлүүлсэн тэмцэл нь Путиний дэглэм хэрхэн хэврэг гэдгийг бас дэлхийн нийт харуулж өгсөн. За энэхүү Пригожины бүтлгүүцсэн цэргийн эргэлтийн гол ашиг хүртэгч нь мэдээж эерэг Беларусын ерөнхийлөгч Лукашенко байлаа. За Пригожинтой хилцээр хийж чадсан тэрээр өөрийгөө ч мөн Путиныг аварсан хэрэг. За Лукашенко маш их залттай юмыг тооцоолохдоо гаргуун гэдгээ бас энэ үгээр харуулж чадсан. Тэр цаг хугацааг нөхцөл байдлыг зөвөр үнэлж 100% өөртөө ашигтай ялалт байгуулж чадлаа. За Оросын сэтгүүлч Соловьев Лукашенкогийн энэхүү үйлдэлийн дараа өөрийн сошиал сүлжээнд бичгтээ Лукашенкод Москвад хөшөө босгосон ч болно гэж мэдгдсэн. За харин Путин Лукашенкод өртөө үлдэж байгаа бөгөөд Лукашенкогийн дараагийн санхүүгийн дэмжлэгийн хүсэлтийг үл тоомсорлож болохгүй болсон. За хэрвээ Путиныг Пригожины тэмцэл Кремлийн зөөлөн суудлаас түлхэж чадсан бол Оросын нөлөөнд байсан хүч зэрэгэлдээ олон улс оронд тогтворгүй байдал үүсч эмх замбраагүй байдал газар авч олон улс оронд төрийн эргэлт гарах магадлал өндөр болох байсан. За энэ нь манайд ч бас хамааралтай. За 1980-ад оны сүүлд Горбачев явуулсан шинжилэл ил тод байдал ямар үр дүнд хүрснийг та бүхэн бэлгэнэ мэдэх байхаа. За зөвлөлт бод улс задарсан олон улс оронд төрийн эргэлт болж зах зээлийн социалд эргэлт босолтгүй олон орн орсон. За ардчлал эрх чөлөө олон улс оронд бий болсон гэд эерэг маш олон өөрчлөлтүүдийг дэлхийн нийтэд авчирсан. За Путиний уналд бас маш олон эерэг болон сөрөг өөрчлөлтүүдийг авчрах нь гарцааг байсан. За харин одоо ерөнхийлөгч Лукашенко Пригожины хувийн аримыг өөртөө татаж төр зуучгсан Пригожины арим Лукашенкогийн дэглэмийг болжшгүй хадлагаас хамгаалах болж байна. За маш зөв алхам хийсэн байгаа биз Лукашенко. Кремлийн их сурвалжид ойролцоо Медуза агентлагийн мэдээснээр Пригожин Лукашенкотой хийх яриа хэлцээрт ерөнхийлөгч Путиныг мөн оролцохыг шаардаж байсан. Харин Путин Пригожинтой холбогдох ямар ч хүсэл байгаагүй бөгөөд ард түмэндээ хандан мэдээлэл хийсэн. За мэдээлэл тэрээр Пригожин гэж нэрийг нь дуртаагүй ч бүлэг хүмүүс өөрийн эрх ашигыг уртаа барьж төрийн эрхийг авахыг санаархаж эх орноос урвлаа гэж мэдгдсэн. За би тэдэнтэй хатуу тэмцэнэ гэдгээ мөн хэлсэн. За энэхүү мэдгдлийн дараа Путин нэг хэсэгтээ алга болсон. Зарим их сурвалжуудын мэдээлснээр ерөнхийлөгчийн онгоц Москвагаас хөөрөөд Тверь мужийн газар нутагт радараас алга болсон гэдгээ. За тэнд ерөнхийлөгчийн Валдай өргөө байрладаг. За харин ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга Песков мэдэгдэхдээ Путин ажлын өрөөнд бүтэн өдөр байсан гэж мэдгдсэн. За мөн Пригожины цувааг зогсоохоор хэд хэдэн нэстэг тэрэг хөөргсөн боловч тэднийг бүгдийг нь Пригожины тал унгааж чадсан. За тэрхүү нэстэг тэрэг нь Москва хүрэх аймаг 4 Дон хурдны замыг бөмбөгдөх зорилго агуулж байсан нь тодорхой болсон. За Пригожины цэргийн хүн техник хэрэгсэл танк зэрэг нь Ростов хотын 10,000 квадрат метр талбайг сүйтгэсэн. За нөхцөл байдлын талаар хотын дарга мэдэгдэхдээ эвдэрсэн зам талбайг 2 өдрийн дотор засаж янзлана гэсэн. За харин 2019 онд Москва хотод болсон Навальныгийн зохион байгуулсан 50 жагсаал цуглааны үеэр зүлэг ногоон дээр дэвсэж сүйтгэсэн гэсэн үндсэлтэйгээр олон 10,000 хүмүүсийг барьж хорж маш өндөр торгуул Навальнyd өгсөн байдаг. За Вагнерийн цэргийн цуваа ямар ч эсэргүүцэлтэй тулгаралгүй Москва хот руу дөхөж ирсэн. Харин цэргийн өвчтний 6 нэстэг тэрэг болон Ил-22 гэсэн онгоцыг унгааж 10 гаруй нисгэгч амиа алдаад байхаа.
За Пригожиноос яагаад онгоцнуудыг буудан унгаасан бэ гэсэн асуултанд хариулахдаа за манай агаарын хамгаалах хэрэгсэл сууж байсан нэгэн тэнэг цэрэгээр агаар төөрч байсан бүхий л нисдэг тэрхийг буудаж унгаасан байсан. За бид хохирогчийн ар герт 50 сая рублийн буцалтгүй тусламж үзүүлнэ гэж хариулсан. За Пригожины Лукашенкотой хийсэн хэлцээрийн дараа Путин ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга Песков мэдэгдэхдээ Пригожины эсрэг нээгээд байсан хэргийг хааж хэрэгсэхгүй болгож харин Пригожин Беларусь улс руу гаргахаар тохиролцоо гэж хэлсэн. За 2 сая гаруй хүн амтай хотыг эзлэн авч 200 сая долларын үнэтэй 7 нисдэг тэргийг буудан унгааж 10 гаруй нисгэгчийн амь насыг үгүй хийчихэд юу ч болоогүй мэт хүний 5 сая рубль өгнөгээд хилээ зогсож байдаг ямар ч хариуцлага үүрэхгүй зүгээр өнгөрч болох улс орон энэ дэлхийд цөөхөн байх. За Африкийн ядуу буурай, омг хоорондын дайнтай улсууд ийм зүйл хийж болдог байх гэж миний хувьд бодож байна. За Пригожин Ростов хотоос хөдөлсөнөөс хойш хаанд байгаа нь тодорхой бус байгаа. За Беларуст очисон байх магадлал таамаглал их байхаа. За харин өнөөдөр Пригожин өөрийн дууч шууданг өөрийн цахим сүлжээгээр тараасан бөгөөд тэрээр өөрийнхөө гаргасан шийдвэрээ урдын адил Орос цэрэг ирсэн цусыг гаргахгүй гэсэндээ ийм шийдвэр гаргасан гэдгээ дахин хэлсэн. Харин ерөнхийлөгч Путин өнөөдөр бас 5 минутын мэдээлэл хийсэн. За Оросын ард түмэн нэгдэж чадсан учраас нэг зорилготой байсан учраас бослохыг зогсоож чадлаа. За би цус урсахгүй гэсэндээ маш их төвчөртэй хандсан. За Вагнерийн цэргүүд цаашид Батлан хамгаалахын яамтай гэрээ хийж цэргийн үүргээ цааш биелүүлэх эсвэл гэртээ арих нэг бол Беларусь улс руу гарах боломжтой гэж хэлсэн. За үүгээрээ Путин Пригожины Вагнер гэсэн айрам цаашид бүр өмсөн үгүй болж байгааг зарлаж байгаа хэрэг юм байгаа. За мөн Батлан хамгаалах яамны сайд Шойгуг телевизээр цэргийн төв штабын хуралд оролцож байгаа дүрсийг үзүүлсэн явдал нь Шойгуг огцруулахгүй гэдгээ олон нийтэд харуулсан явдал боллоо. За Пригожин үнэхээр хэцүү байдалд орсон. За хамгийн гол нь Пригожинд найдсан, итгэсэн олон 10,000 цэрэг эрс маш хэцүү байдалтай болоод байна. За тэдний ар герт нь хавчлага, дарамт үзүүлж эхэлсэн гэж байгаа. За Пригожин өөрөө мөнгөтэй хүн хаач очсон өөрийгөө аваад явчих нь харин жирийн цэрэг эрс хаачих юм бэ. За тэднийг Путин зөвгөр өнгөрөөхгүй мэдээж хэрэг. За Пригожин төрийн санхүүжилттэй том төслүүд дээр мөнгө хийдэг байсан нэгэн. За тэрхүү канал одоо бүгд хаагдж байгаа. За хувийн айрамч гэсэн цалин мөнгө, техник хэрэгслийн шатах тослох материал, зэр зэвсэг гээд зардал гэхэд сарда хэдэн зуун сая долларын хэрэгцээ гарч байгаа. За хаанаас олох уу, хинээс авах уу гэд асуудал урхан гарнаа. За Пригожинд үүсгээд байсан хавц тэргийг хаагаагүй гэдгийг мөн Орос улбаны улсын ерөнхий прокурорын газраас мэдэгдлээ. Тунэгзэгтэй мөчид бид тулан ирээд байна. Одоо Пригожин покер тоглож байгаа мэт all in хийн. Эсвэл хожигдож амь насаа алтнаа өөр гарц байхгүй. За Путин хизээ чи ийм үйлдэлийг өршөөхгүй. Нэгэнтээ тэрээр өмнө нь сэтгүүлчийн асуусан хүнийг уужилж чаддгүй гэсэн асуултанд хариулахдаа чадна. Гэхдээ урагчдыг хизээч уучлахгүй гэсэн хариу өгсөн байдаг. За Вагнерийн цэргийг Ростов хотод байхад иргэд түүнийг дэмжиж байгааг харж болохоор байсан. За олон 10 иргэд хоол хүнс ус ундаа авчирч цэргүүдэд өгч байсан явдал нь иргэд Пригожиныг дэмжиж байсныг илэрлээ. За нэг ч хүн гартаа лооцсон барьж одоо Вагнер зайл цаашаа гэсэн утгатай зүйл барьсан зүйл харагдаагүй. За нийтэд олон арган бичлэг фото зургууд байгаа бөгөөд надаар хэлүүлдэг үзэгч та бүхэн өөрөө үзэн харж болно. За 2018 онд ерөнхийлөгч Путиныг дэмжсэн 76% иргэд хаашгаа алга болчихов. Яагаад тэд үндэсний удирдагч одоо хайртай Путиныг дэмжиж хинч гудамжт холбоод гарч цувааг зогсоогоогүй гэсэн асуулт урган гарч байгаа. За 76% гэдэг үнэхээр үнэн тоо юу гэж одоо хүн бүхэн хоорондоо асууж байгаа. За Орос улбаны улсын төрийн дуумын дарга Володины хэлсэн алдарт нет Путина, нет России буюу Путин байхгүй бол Орос орн байхгүй гэсэн үгтэй ард иргэд санал нийлэхгүй байгааг илэрхийлсэн явд боллоо гэж гадны шинжээч дүгнэж байна. За харин одоо Пригожинд ямар хувь тавилан хүлээж байгаа талаар бүгдөө хамтдаа авч үзье. За хэд хэдэн хувилбар байгаа бөгөөд хамгийн магадaltaй 3 хувилбарыг та бүхэндээ хэлье. За мэдээж хэрэг нэгдүгээрт Пригожин цэргийн карьераа Төв Африкийн улсад өргөжлүүлэх бөгөөд Африкт Лукашенкотой хамтран төрөл бүрийн бизнеслүүдийг хэрэгжүүлнэ. За Кремлээс холдож цөллөгт явах нь Пригожины хувьд хамгийн сайн сонголт бөгөөд харин Путиний хувьд энэ тийм таатай зүйл биш. За амьд тэгээд амжилттай байгаа Вагнерийн удирдагч Путиний сул дорой байдлыг олон нийтэд харуулах болно. За ийм Путин Пригожиныг алах магадлал маш их өндөр байгаа. За энэ нь бол хоёр дахь хувилбар юм байгаа. За Путин урагчдыг хязгаарч өршөөхгүй гэдэг байсан.
За Пригожиныг устгах нь түүнд ашигтай. За учир нь дараагийн босгочдод чамааг ийм хувь тавилан хүлээж байгаа шүү гэдгийг харуулах зорилготойгоор хэрцгийгээр алах явдал юм байгаа. Кадыровчууд түүнийг буудаж чаднаа. Тэд энэ тал дээр маш их туршлагатай нэгэн. За тэд энэ хүү үйлдэлээр Ростов-Муж руу Вагнертай дайтахаар яваад алга болсноо цайруулж чаднаа. За Беларусь улсад Пригожин удаан хугацаагаар байхаар шийдээд өөрийн техник хэрэгслийг Беларусь улс руу авчрахыг хүссэн ч Лукашенко үүнийг хүлээмжшөөрөхгүй. За Лукашенко өөрийн хамар доор бүрэн зэвсгэлсэн маш их байлдааны туршлагатай мөн төрийн эргэлт амжилттай хийчих шахсан үнийг дураар нь техник хэрэгсэл цэргийн албаагчтай хамт байлгахгүй мэдээж хэрэг. За Беларусын аж газраас Минск хот руу өрөх зам нь Москва орохоос богино. За мөн Пригожинд хэрвээ Африкт үйл ажиллагаагаа явуулах боломж олгосон ч гэсэн цэргийн бие бүрэлдэхүүн болон техник хэрэгслийг нь мэдээж зөвлөж чадахгүй. За үүний тулд маш их хөрөнгө мөнгө, логистикийн асуудал урган гарна. За тэр тусмаа засгийн газрын дэмжлэг санхүүжилтгүй ийм том төслийг хэрэгжүүлэхэд бэрхшээлтэй. За Вагнер цэгийн бүрэлдэхүүн цаашид яг одооных шиг бат бөх нэгдмэл айрам шиг байж чадахгүй болов уу гэж бодож байна. За удирдлагыг нь сольсон ч гэсэн тэднээс Оросын айрам эмээх итгэхгүй байх болно. За ийм тэднийг батлан хамгаалах яамтай шинэ гэрээ зурсны дараа бүгдийг нь хол байрлах өөр хэсэг рүү хуваарлах болно. За ингэж тэдний нэгдмэл байдлыг үгүй хийж чаднаа. За яг Пригожины Москва хот руу хөдлөлөө гэсэн үгний дараа Оросын алдартай олон мянган дагагчтай инфлюенсерүүд болон сэтгүүлчид бүгд амандаа ус балгасан мэт алга болсон. За нөгөө алдартай сэтгүүлч Симонян, Соловьев, Скабеева зэрэг улсууд алга болсон. За учир нь тэд маргааш өглөө хэний өмнө зогсож хэнийг цааш дэмжиж ажиллах бол гэдэг нь ойлгомжгүй эргэлзээтэй байсан. За одооноос эхэлж Путин өстө мундаг гэдэл гарч ирж байгаа. За харин нэртэй цууттай баян бизнесмэнүүд тухайн өдөр бүгд гадагш гарсан бөгөөд одоо болтол буцаж ирээгүй байхаа. За тэд үйл явц хэрхэн үрдэхийг чимээгүйхэн харж суугаа. За бид ч дэлхийн нийт ч бас Орос улбооны улсад өрнөж байгаа үйл явцыг маш сайн ажиглан суухаа. За ингээд энэхүү мэдээлэлээ дуусгая. За шинэ мэдээлэлээр та бүхэнтэйгээ эргэн уулзцгаая. За манай сувгийн захиалагч болоорой гэж та бүхэндээ хэлье. За хэрвээ захиалагч хараахан болоогүй байх юм бол захиалах гэсэн хар товчийг дараарай. Тэр хар товч цагаан болсноор одоо захиалагч боллоо гэсэн үг юм байгаа. За хэрвээ мэдээлэл таалагдсан бол лайк дарж ямар нэгэн сэтгэл бичиж үлдээгээрэй. За учир нь олон сэтгэл, олон лайк байх тусмаа олон нийтэд YouTube-ийн алгоритм манай нэвтрүүлгийг санал болгодог. За ингэснээрээ бид улам олуулаа болж хамтдаа дэлхийн хамгийн халуун сэдвүүдийг хөндөж ярьж хэлцэж байх болно. Анхаарал татсан та бүхэндээ маш их баярлалаа.